Байгалийн баялагын хэсгийг ирээдүйн хойчуудад хадгалъя гэд энэ ирээдүйн үе сангийн тухай хууль анх үзэл санаа тэгж батлагдсан. Яагаад ирээдүйдээ хадгалж байгаа юм гэхээр манай өвөг дээдсийн газар нутгийг энэ доотлын баялагтай цуг манай энэ үеийнхэнд үлдээгээгүй байхгүй. Бидний хойч үе, тэрний хойч үеийнхэнд энд ингээд үрд мөнх амьдраасаа гэдэг энэ газар нутаг дээр энэ газар нутгийг биднэрт үлдээсэн. Газар биеийн баялагын энэ үеийнхэн аваад хэрэглээд үр жимийг хүртчээ дараагийн үеийнхэнд үлдээхгүй бол энэ бол одоо дэндүү шудраг биш явдал гэж үздэг. Энийг бол үеийн хоорондын баялагын хуваарлалт гэж ярьдаг байхгүй. Ийм үзэл санаагаар ийм олон улсад ер нь бол энэ баялагын сангуудыг бас байгуулж байгаа. Норвегийн сан бол бүх байгалийн баялагаас орж байгаа төсөвт орж байгаа орлогыг тэр чигээр нь хадгалдаг. Нөгөө нэг тэр хөрөнгө оруулалтнаас нь өгөөж хүртэхээр нь тэр нэг 4 орчим хувийн энэ л хэрэгэлдэг.